Сайн байцгаана уу? Пүрэв гараг болж Монголын түүхэн хүмүүс подкастын Монголын гайхамшигт хатад цувралынх нь шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Монголын түүхэн хүмүүс. Өмнө нь бид Их Юан гүрний Сүлжээ хаан Тогоон төмрийн алдарт Ки хатны тухай подкастынхаа эхний хэсгийг ярьсан. Шивгчнээс их хааны хатан болох замд буюу 2 дугаар хэсэг эхэлж байна. Тогоон төмрийн их хатан даншир дээрэнгүү дураараа зантай тэгээд ч Тогоон төмрөөс хэдэн насаар ихчмэд байсан учраас эр нөхрөө огтхонч үл тоомсорлно. Хаанч анхнаасаа их хатанда огтоос энэгшин тасаагүй юм. Учир нь хаан болгосон дээрээд хаан ширээн залрах хүртлээр 6 сар бараг 20-нд байгаа мэт ордонд ойр дотны ганц ч хүнгүй их л ганцаардаж байхдаа өөрөө ирэхгүй дотноссон зөөлөн найланхаа зантай Ки шивгчэнд хэдийнэ сэтгэл алдарсан байжээ. Үүнээс олж хаан хат хоёр бие биедээ туйлын дургу хүйтэн хүндээ бараг өшргсөн мэт харилцаатай байжээ. Их хатны эцэг ил төмөр сайд Кипчак Коксаны хүн байсан. Энэ нь Кавказчууд цусны хүн гэсэн. Тэд халуун цочмог зантай омог төгөлдөр хүмүүс байдаг. Тогоон төмрийн хувьд өмнөх хааны хатан эрх мэдэлтэй бучир өөрийнх нь хатан эрхэмсэг омог төгөлдөр даншир хоёроос бүр залхаж ямагт айл ялдам зөөлөн найланхаа байдаг Ки бүсгүйд уламл татагцаар байжээ. Хаан их хатныхаа өргөнд хэсэгхэн зур ороод гарахын төс болдог бол үдэш бүр өнөөх дорд барлаг шивгчин Ки бүсгүйг өргөөндөө аваачиж янаглан хондог гэдгийг ордноор нэг тарсан ховж ивэр байнга сонсогддог байлаа. Энэ нь их зантай омоглон ааштай даншир хатныг улам их уурсуулж зарц нартаа тэрхүү их толгойлсон шивгчин барьж ирэх хэмээн нэг өдөр тушаасан байна. Гингүүхэн ажиллаа хийж авсан Ки шивгчин гинтл даншир хатны барлгуудад баригдан их хатны тансаг өргөнд хүргэгдэн ирэхдээ учрыг огт ухаараагүй гайхсаар л байсан байна. Хатны тушаалаар зарц бүсгүйг нүцгэлж халуун төмрөөр хайран эрүүдэн шүүж тамлаж гарсан байна. Бүсгүй ухаан балартан ойчход зарц нар цэв хүүтэн усаар цацсан сэргээгээд үргэлжлүүлэн тамлана. Ер нь яг л нэг Яншин ордны нууц гэх мэт нөгөө ордны хаттын тухай кинотой л адилхан явдал болж ээж. Тэр үдч Тогоон төмөр хайрч шивгчин бүсгүйгээ хүлээж хайчсныг мэдгүй гайхсаар хонжээ. Зарц шивгчдээс Ки охиныг хайчсан тухай асуухад их хатны уур хилэнгээс айсан барлагууд юу ч хэлсэнгүй. Гагцгүй ордны одоо оронч нэгэн түшмэл хаанд өчигдөр шөнө ангараг гараг Ки овогтод халджээ гэсэн учир битүүлэг хариу өгснийг Юан гүрний содорт тэмдэглэсэн байдаг. Энэ тухай одоо бүтэн түүхэн Монголд дэлгэрхээс өмнө зурхач мөнх очир нэг хуудас юм Ки бүсгүйн тухай баримт авчираад тэрнээс нь би нэг өгүүлэлэг биччихсэн. Тэр бол бүр 2000 оны ихээр Монголд нөгөө Юан гүрний түүх бүтнээрээ монгол хэлээр гараагүй байх үе юм л да. Ангараг буюу улаан нүдэн гаригийг дорн дахинд галын бурхан гэж бэлэгддэг. Тиймээс тэр түшмэд галын бурхан гэдэг нь их хатныг ёгтлон нэрлсэн бололтой. Тэр үед ордонд эрх мэдэл нөлөөгүй байсан Тогоон төмөр хайртай бүсгүйхээ төлөө тэрхэн зур юу ч хийж чадсангүй. Ямар ч байсан Киг нэгэн тийм аюултай байдалд орлоо гэдгийг бол ойлгосон бололтой. Хүчгүй залуу хаан эрх мэдлээ атгаж амжаагүй байсан тэр үед Юан гүрний ордны дотоод хэрүүл зөрчил улам хурцдсаар л байлаа. Их гүрний засгийн газар буюу Төвлөн засах яамны баруун гарын Чансангийн суудлын төлөө өмнөх сайд ил төгсийн хүү Тэнгис төрд байгуулсан Баатарлаг Гавьяа ихтэй Баян Жанжаа хоёр өрсөлдөн тэмцэлцээр Баян Жанжны ялалтаар дууссан байна. Эртний мэрэгд овгийн удамтай Баян Жанжныхан үе удмаараа Алтан ургийн их хаадад хүчин зүтгэж Гавьяа байгуулсаар ирсэн түүхтэй. Баянгийн өвөг эцэг Чингаан 1258 онд Сүн улсыг дайлах үеэр Мөнх хааны амийг сахиж авсаар амиа алдсан түүхтэй. Харин эцэг Жинжирэн Хувлан хааны бэр Хөгчин хатны өргөөний хишигтэн цэргийн ахлагчийн албыг хашиж байсан юм. Баян 15 наснаасаа хожимын их хаан хайсан вантай андлан нөхөрлсөн хүн. Харин тэр үед 20 арай хүрээгүй байсан ил төмөр хайсангийн хишигтэн цэргийнх нь ахлаач байсан байна. Тэр үед хайсан ван давааны цаад орон гэгцэн одоогийн Монгол нутагт үлэмжхэн тооны цэргийг захиран сууж өвөг эцэг Хувлынхаа өстөн дайсан Хайдуу хааны давталгааг хориглох үүрэг хүлээжсэн. Насан туршаа Хувлын хаантад тэмцсэн өгөөдөө угсааны Хайдуу хааны тухай хотол цагаан гүнж уулсын домог хотолон романуудаа миний бие
нэлээд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Хувлаа хааныг таалал осноос хойш 1301 онд арын Монголын их говь нутагт хайдуутай Юан гүрний цэргийн хийсэн их тулалдаанд хайсан цэргээ удирдсан. Энэ нь эрлэг зоригт хайдуу хааны хувьд эцсийн тулаан болсон түүхтэй. Энэ тулалдаанд хайдуу үхлийн шарх авсан ба шархнаасаа олж тулалдааны дараа насан зүг болсон түүхтэй. Энэ тулалдаанд Баян онцгой эрэмгийг тулалдан гавьяа байгуулсан учраас хайсан ван тулалдааны дараа түүнд Баатар цолс шагнаж байжээ. Хожим 25 настай хайсан Юан гүрний хааны сэнтэд залрахдаа Баянг түшимлийн амны сайд болгосон. Гэтэл эзний алд ээлжтэй гихчээр хайсан хаан 4 жилийн дараа гинт тэнгэр болж Баян хайнаа наралд цөлөгцсөн. Тэр үеийн улс төр бас л өршөөлгүй хатуу байжээ. Харин ч Баянг тэнгэр ивэж амьд үлдсэн тэр. Хайсангийн хамгийн дотны тогтох сайд тэргүүтээ олон шадруудын хайсан хааны их таж хатан бүгдийг цааш харуулсан. Нэг хаан халимагц түүний хатад хөвгүүд шадар албатуудыг дараагийн хааны талынх нь өршөөлгүй хядах буюу төрөөс зайлуулан цөлдөг байлаа. Баян хайнаа наралд хэдэн жилиг нам гөмхөн өнгөрүүлж байтал хаан эзнийх нь хүү туг төмөр мөн л цөллөгөөс нийслэл рүү очих замдаа эцгийнхаа хуучин үнж албаттай уулзсан. Баян эзнийхээ хүүг хүндэтгэн ёсолж ухтаад эцсээ хүртэл түүнд хүчин зүтгэхэн андгаалж байжээ. Тэгэхэд 9 төмөр хаан гинт нас нөхчөөд Юан гүрний хааны сэнтээ эзгүүрсэн зурсан үе ялаа. Баян өөртөө байсан цөөхөнч гэсэн итгэлт цэргүүдээрээ туг төмрийг хамгаалan нийслэлд хүрэхэд эртний анд ил төмөр өмнөөс нухацжээ. Туг төмөр хаан болж эцгийнхээ үнэнч албат Баянд Хувлаа хааны ач охин буян дэжинг хатан болгон өгч их шан харамж хүртэн сайд болгосноор Баян дахин их төрт зүтгэх болсон юм. Гэхдээ төвлөн засахын яамны баруун гарын тэргүүн сайд гэх хамгийн дээд албан тушаалыг ил төмөр сайд эзэлсээр насан эцэс болсон байлаа. Ил төмрийг өхмөгц ордны сайд язгууртнуудын дунд төвлөн засахын яамны баруун гарын тэргүүн сайдын суудлын төлөөх өрсөлдөөн ширүүлсэн хэрэг. Яг л түрүүхэн нөгөө Монголын ерөнхий сайдын төлөө юу болов тэрнтэй л адилхан байгаа юм л да. Улс төр л бол улс төр. Тогон төмөр хатныхаа эцэг эрх мэдэлд хязгааргүй шунсан ил төмөр сайдад дотроо дургүй байсан учраас ил төмрийн өрсөлдөгч Баянг илүү дэмжиж байсан. Гэхдээ 13 настай хаан нэрнээс цаашгүй тогон төмөр Баян сайдыг илээр дэмжиж чадаагүй хагаад түүнийг хаан суурин заларснаас 2 хоногийн дараа Баян төвлөн засахын яамны баруун гарын чинсан болж чадсан юм. Өөрөөр хэлбэл өмнөх сайд ил төмрийн хүүд Тэнгисийг Баян ялсан байна. Ил төмөр сайдын ойр төрлийнхний нөлөө бүр мөсөн устаагүй учраас хашир Баян чинсан төвлөн засахын яамны 100 гарын тэргүүн сайдаар ил төмрийн дүү бие муутаас Садуун гэдэг хүнийг хിവэр нь үлдээсэн. Эцгийнхээ дараа төвлөн засахын яамны тэргүүн сайдын судлыг мөрөөдөжсэн ил төмрийн хүү Тэнгис Эх төвшин ван гэдэг эцгийнхээ цолоос өөр юмгүй үлдсэндээ дотроо хорссоор л байсан. Удалгүй Садуунч таалал болж Тэнгисийг авга ахихын оронд 100 гарын тэргүүн сайд болгосон ч гэсэн өст Баян чинсангийнхаа дараа эренблэгдэн түүний захиргаанд аль пашх болсондоо уурсан Тэнгис хааны эсрэг хуйлдаан зохиосон байна. Энэ нь одоо дүүгээ ч гэсэн дараа нь хэрэгт оруулна гэсэн үг шүү дээ. Дүүн нөгөө тогон төмрийн их хатан даншир. За тэгээд Тэнгис тогон төмөр хаан болон Баян чинсан хоёрыг устгаад мөнх хааны ач хонх төмөр ноёныг хаанаар зална гэсэн хуйлдаан зохиожээ. Ингээд хуйлдаандаа төрсөндөө болон авга ахыгаа уруу татсан. Хонх төмөр бин ван цол хүртэж Хубэ мужийн Анлуу фуу нутгийг захирдаг язгууртан байсан. Баян шиг хашир чон Тэнгисийн тэр хуйлдааныг мэдгүй өнгөрөх гэж юу аах вэ? 1335 оны 7 сарын 20-ны бөхчим халуун шөнө Тэнгисийн цэрэг их хааны ордныг дайрлаа. Энэ тухай хэдийн нэмэд ч гэсэн Баян бас өөдөөс нь занг тавилгүй л яах вэ? Баян хуйлдагчдыг мэрэгэн харваачдын сум мөндрөөр хугтаж тулгаан шөнжин үргэлжилжээ. Үүрээр бүх цэргээ алдсан Тэнгис гав ганцаар амьд үлджээ. Ордны босгоноос зорсон Тэнгис тэндээ алуулж хуйлдагчдын нэг авга ах дарин нуугдаж дүү дархаа нь зогцоор агаад төрсөн дүү даншир хатны өргөнд очиж ам гуйсан байна. Дархаа даншир хатны сэнтэд дор хорогдоход дүү даншир нь
дээлийнхээ урт хормоогоор ахыгаа нуужээ. Цэргүүд хааны аминд халдагчих хатны хормой дороос чирэн гаргаад их хатны нүдэн дээр цавчин алхад хатны дээлийн хормой улаан цосонд бодогдов гэж сударт тэмдэглэсэн байна. Миний тэмдэглэл Ану хатан хот улангүнж их дайны зурагтай 2027 хүртэл хуанлитэй зурхаатай багц тэмдэглэлийн дэвтрүүд интерном мир улсын их дэлгүүрийн мажистикт Баян өрсөлдөгч ил төмрийнхний нэгийг ч амьд үлдэхийг хүсэхгүй байлаа. Төрсөн ах дүүнэр нь хааны эсрэг хуйлцсан учраас хатныг ч барьж шүүл таарна гэж Баян хэлэхэд тогоон төмөр зөвшөөрчээ. Ийхүү саяхан л торгон төлбөрч тосон дөөхөрч зарц албатуудаа айлган чичрүүлж хөөрхий ки охиныг барьж тамлаж байсан Даншир хатан өөрөө баригдан харанхуй гянданд хоригджээ. Тогоон төмөр гянданд очиж их хатныхаа барааг харж нэг уулцсан ч гэсэн харин өршөөхийг ерөөсөө ч хүссэнгүй. Энэ үед хаан 15 хүрсэн байлаа. Хатныг 2 хоног эрүүдэн шүүгээд хэдий хуйлдаанд биеэр оролцоогүй ч гэсэн хаан төрөөс уран тэрсэлсэн гэсэн ял тулгаж 1335 оны 7 дугаар сарын 22 тэмцэлд өршөөл гэж үнэхээр байхгүй л дээ. Урд нь Гуйг хааны хатан огуулах аим шиг олны өмнө нүцгэлэн эсгээд боогод гол руу хаян цаацлж байсан аимшигт түүх Монголын түүхэнд бий. Ийхүү цаацлагдсан 2 дахь их хатан бол Даншир олжээ. Хуйлдаанаас амьд үлдсэн ил төмрийн дүүдээр хонх төмрийн эзэмшил нутаг руу зогтох замдаа Баяны илгээс нь цэрэгт хяар цохиулж баригдан цаацлууллаа. Харин дараагийн хаан болох хуйлдаанд оролцсон хонх төмөр эзэмшил газартаа амиа хороожээ. Энд алимд Баян нэгэн цагт мөр зэрэгцэн төрж зүтгэж явсан ил төмөр сайдын үлдсэн удам могсааг нэг мөсөн хүс тэмтэрч орд өргөө өмч хөрөнгийн улсад хураан авсан байна. Дайснаа дарсан Баян чансан тойрон хүрээлэгчтэйгээ найрлан цэнгэж байхад өнөөх хөрхий ки шивгчин хүүтэн зойронд хориотой хөвцжээлаа. Өөрийн үзэн ядагч их хатан Даншир хэдийний хорвоог орхисон түүний ачаар Азийн од шүрч байгаагаа ч тэр шивгчин бүсгүй мэдээгүй байсан юм. Өмнө бужигнаа өнгөрөхөд тогоон төмөр ухаан орж хайртай бүсгүйгээ олж авчрахыг албатуудаа тушаалаа. Тогоон төмрийн албатууд ки бүсгүйг хайж ордны өнцөг болон бүрийг нэгжин байлаа. Удалгүй ам алдсан их хатны өргөөний зойронд ороос халуун төмөрт хайрагдаж тамлуулсан ки бүсгүйг олж авчирсан байна. Хаан нэгэнд хатангүй болсон учраас дараагийн их хатныг сонгох хэрэгтэй болжээ. Гэтэл тогоон төмөр хаан цай зөөдөг солонгос шивгчин их хатан болгоно гэж зүтгэсэн ордны бүх сайд тушимлуудыг асар ихээр бухимдуулжээ. Учир нь Шид Зу хаан хувлаа цаад зарлиг болгосноор хааны их хатан заавал язгуур өгсөн өндөр Монгол бүсгүй байх учиртай. Тэр дундаа Хонгород аймагаас гаралтай бол бүр сайн. Юан гүрний Харьяат, Төвд, Хятад, Солонгос, Вьетнам угсааны хүүхнүүдийг хааны хатан байтгаа татварын болохыг ч хувлаа хаан цаазлан хоригложээ. Гэтэл тогоон төмөр хаан ордны цай зүүдэг, албан зүтгэдэг тэр нэгэн солонгос шивгчин бүсгүн гоо үзэгслэн ялдам найлынхаа аашин татагдаж сэтгэл алдрахтаа хууль ёсыг бүр мөсөн умарцсан байжээ. Залуу эзэн хааныг гарынхаа хүүхэлтэй мэт болгоод Юан гүрний төрийн бүхэл эрх мэдлийг гартаа атгсан Баян чансан бас л тэр солонгос шивгчинг хатан болгохыг шийдвэртэй эсэргүүцжээ. Өвгсийн гэрийн хуульд Монголоос өөр үндэсний бүсгүйг их баг хатан өргөмжлөхийг хориглосон байдаг шүү дээ гэж Баян сайд хаанд сануулсан байна. Монгол сайд түвшмээр тогтохгүй Хятад сайдууд ч солонгос их хатан өргөмжлөхийг нийтээрээ нэгэн дуугаар эрс эсэргүүцжээ. Эзэн хааны хатан болон татвар эмсэг Хонгород, Баягууд, Онгууд, Харлууг зэрэг Монгол төрөг аймагуудаас сонгодог эртний уламжлалтай байлаа. Их чансан Баян болон Монгол Хятад сайд түвшинлүүдийн хатуу эсэргүүцэлтэд тулгарсан тогоон төмөр хаан ки бүсгүйг хатанд өргөмжилж огтоос чадсангүй. Дахин 2 жил өнгөрөв. Хаан их хатангүй байсаар 1337 онд Хонгород аймгийн эзэн Болд төмөр ноёны охин Баян хотог мөн Хонгород угсааны Муншир гэх 2 охин хааны их баг хатнаар өргөмжлөгдөжээ. Баян хотог хатан бол бүрт үжний эцэг дээд цэцний удмын бүсгүй байлаа. Баян хотог их язгууртны гэрт өссөн ч гэсэн бусад ноёдын ихэрхүү дээрлэхүү огтоос эрс өөр, даруу, хичээнгүй, үг цөөтэй, жөтөөч зангүй бүсгүй байсан гэдгийг сударт сайшаан тэмдэглэсэн байна.
Баян хутаг хааны хатан болохдоо 14 настай байсан ба хаанаас 3 насаар дүү байв. Баян хутгийн тухай тэрбээр ёс журмыг чандлан сахиж өдөржин эвэргүй эрдэмт харшид сууж төр гүрний ёс журмыг зөрчсөн удаа нэг ч өгөө гэж Юан гүрний сударт цаашаа бичсэн байдаг. Эртний язгуурт хонгор догсааны Монгол хат залагдахад Киш хөвгчний хатан болох найдвар нь тасарсан юм. Харин Тогоон Төмөр хаан шинэ Монгол хатта бас л данширтай адилхан огтоос хайхардгүй байлаа. Их хатныхаа өргөнд шагаагч дургу Тогоон Төмөр үдэш бүр өргөндөө өнөөхөл Киш хөвгчнийг авчран хонголдогч гэсэн Баян хутаг хатан түүний төлөө уурт цохол гомдол цөхрлөө хизээч ил гаргадаггүй байсан гэдэг. Киш хөвгчнийг хатан болгохыг эрс эсэргүүцдэг Баян Чинсан 1333-аас 40 он хүртэл Юан гүрний төрд асар их мэдлэг гартаа атгасаар л байлаа. Баян сайд их гүрний төрд хятад сайд түшимлийн нөлөөг эрс бууруулах үзэлтэй хүн байсан учраас хятадын уламжлалт түшимлийн шалгаруулалтыг зогсоосон байна. Баян Чинсан хятад солонгос хүн зэр зэвсэг агсхыг хоригдсон тушаал гаргаж хятад тариачдыг төмөр саваа хэрэглэхийн хүртэл чандлан цаадсан зарлиг гаргаж байв. Хятадууд төмөртэй зэвсэгтэй байгаад ирэхээр л үе бослог гаргаад байдаг гэсэн байгаа юм л да. Баян Чинсан төвлөн засахын амны тэргүүн сайд байж хааныг төрийн ажлаас хөндөрүүлэн ганцхан өөрөө л засаглаж байсан учраас Тогоон Төмөр ордондоо хийдэмэл сударч төшмлүүдийг цоглуулан ном хаялцах буюу эсвэл Киш хөвгчнтэй амаргалан өдөр хоногийг өнгөрөөж байсан гэдэг. Сул хаан л байсан гэсэн үг л дээ хөргий. 1338 онд Тогоон Төмөр хааныг 18 нас хүрдэг жил Киш хөвгчин ууган өвгөнийг төрүүлж ордонд нэг том үйл явдал болжээ. Хаан эцэг хүүдээ аюу ширээ дараа гэсэн нэр хайрлажээ. Тэр цагт дөнгөж төрсөн хаанхүү түүний их Ки хоёрын хувь тавилан төдийгүй улсаа засаглана гэсэн бодит эрх мэдлэж олж чадаагүй Тогоон Төмөр хааны хувь тавиланч өөрөө тунч тодорхойгүй байсан үе. Гэтэл хятадын бичгийн түшмлүүдийг төрөөс зайлуулах үзэлтэй Баянгийн эсрэг үзэлтнүүд айжмаар хоорондоо нэгдэж эхэлсэн байна. Баян Чинсангийн дүү Мажардан хүү тогтох хятад хэл бичгтээ күнзээ сортолт талтай хүн байсан. Баян ачаага өөрийнхөө замналаар явуулах бодлоор хишигтэн цэрэг болгож мэрэгэн харуулгад гарамгаас ургасан ч гэсэн тогтох дүүгийнхаа хамт Жифан гэдэг хятад номын багшаар Нанхиад хэл бичиг заалгасан хятад хэл бичигт гарамгаа байлаа. Хятад хэл бичигт гаргууд сурсан тогтох авга ах Баянгийн эсрэг үзэлтэй болсон нь түүний хятад хэл соёлын эсрэг шинжилэлт дургуутдагтай нь холбоотой байжээ. Гэсэн ч гэсэн хэд эрх мэдлийг цуглуулсан ахыхаа эсрэг юу ч илэр хэлж зүрхэлдэггүй дотроо л нэг бодол агуулад яваад идэг байсан хэрэг. Гэтэл багш Жифан Баян сайдыг төрөөс зайлуулахыг тогтоход ятгаж эхэлсэн байна. Тогтох ихэндээ авга ахыхаа эсрэг хөдлөхгүй гэж цааргалсан ч Жифан багш нь төв шудрах ёсны төлөө төрөл саднаач огоорох хэрэгтэй гэсэн Зүйян судрын ишлэлийг шавьдаа сануулan ятгахсаар байлаа. Эцэст нь тогтох авга ах Баян Чинсангийн эсрэг хөдлөхөөр эрсдлэн шидэж хааны эрх мэдлээ Баянд алдсан Тогоон Төмөр хааныг ч бас ятгах эхэлжээ. Ордонд Баян сайд Тогоон Төмөр хааныг унгаж Бунчир хатны хүү ил төгсийг хаанд залах санаатай юм гинэ гэсэн цуу яриад дэгдэх болсон тул Баян сайд хааны сэтгэлийг түгшээх хүн болж хуурчээ. Тогоон Төмрийг хаан суухад хэрв түүнийг тэнгэрт халивал орын Туг Төмөр хааны хүү ил төгс залгамжлах тухай тохироо хүчинтэй хэвээрээ байжээ. Төрийн бүх эрх мэдлийг атгсан Баян Чинсан хүссэн үедээ л Тогоон Төмрийг ил төгсөөр сольж чадах байлаа. Дээрээс нь хайртай Ки бүсгүйг нь хатан болгож өргөмжлөхийг Баян сайд эрс эсэргүүцдэг шүү дээ. Эцэст нь Тогоон Төмөр Баян Чинсан Бунчир хатан ил төгс хун тайж мэтээс салахаар эрс шийдсэн байна. Химжээгүй эрхт Баян Чинсан төвшөрсөн олон сайд түшмлүүд тогтох сайд болон Тогоон Төмөр хаантай эвссэн байна. 1340 оны 3 дугаар сарын 12 Баян Чинсан ав ховрогод мордох өдөр нь ордонд хуйлдаа эхэлсэн гэдэг. Баян сайд ан авд
хаан болон хун тайж ил төгс хоёрыг дагуулan явахаар санал болгожээ. Гэтэл тогтох хаанд Баян аав хомрог нэрээр цэрэг хөдөлгөн таныг суурнаас нь буулгаж ил төгсийг залах гэж санаархаж байгаа учраас та түүнтэй хамт авт бүүм ордорой гэсэн хэл өгүүлжээ. Тогоон төмөрч Баян сайдад хариу өгтөө. Миний бие төдгүү өвчтөй байгаа тул тантай хамт анд явж чадахгүй нэ гэсэн хэл өгсөн тул Баян түүнд нь үнэмшээд Хүчит бүх гүнж хотолон хатан зоригт ануу хатан айлтлал инэрлийн дэд их дайгны цадиг түүхэн армаанууд аудио ном нь Эмбүк Зангиа цэгэмэнд цаасан ном нь Интерном Мир Азхур улсын их дэлгүүрт ил төгсийг дагуулan анд морцсон байна. Түүнийг ордноос гарангуут тогоон төмрийн хүмүүс хэрмийн бүх хаалгыг гартаа авч хинэгч орж гарахыг эрс хориглжээ. Тэр шөнө тогоон төмөр хаан бичгийн утгаж түшмэл хоёр хятадыг дуудан Баян чансанд тулгах ялын эхийн зохиохыг тушаасан байна. Өглөө Баян сайд юу ч саналгүй ан аваас буцаж ирсэн ч ордны хэрмийг нэвтэрч чадсангүй. Хэрмийн бүх хаалгыг хамгаалтанд авч хинэгч оруулж гарахгүй гэсэн тушаалтай гэдгийг Баян сайдад уламжилжээ. Ачдуу тогтхон түүнийг эзэн хааныг суурнаас нь буулгах гэж санаархсан гэсэн хилс ял тулгаж бүх албан тушаал зэрэг хэрэгмийн хураан авч хятадын хөнөөн мужид хөөх тухай хааны зорилгыг авгахтаа уншиж өгсөн байна. Ингэж өөрийн эрх мэдлээс зайлуулна гэж зүдэндээ ч ороогүй гингүй явсан Баян сайд хааны зорилгыг үг дуугүй хүлээн авчээ. Тэгээд сүүлчийн удаа тогоон төмөр хаанд бараалах хүсэл тавьсан боловч зөвшөөрсөнгүй. Тэгэд Баян арга буюу хенön явах замд орж удалгүй учир битүүлгээр өгчээ. Одоо учир битүүлгээр өгч гэжтэй тэгээд бодвол нөгөө замд нь хороох тушаал өгсөн биз. Юан гүрний хаад сайд нар хатад дандаа л нэг учир битүүлгээр өгсөн тухай тийм судрын мэдээ байдаг. Мэдээж хэрэг очоод хоролцсон гинэ гэж тэмдэглэнэ гэж байхгүй. Тэгээд учир битүүлгээр өгсөн л гэж дандаа тэмдэглэсэн байдаг. Ордны хуультай эрх мэдлийн төлөөх цусгүй дайны уршгаар л хорлогдсон гэдэг нь ер нь ойлгомжтой л доо. Уг нь Баян сайд ноёрхогч Монгол үндэстний онцгой эрх соёлоо авч үлдэх Монгол соёлоо бэхжүүлэхийн төлөө үзэл санаатай байсан. Гэтэл тогоон төмөр ба түүний ач дүү тогтох тэргүүтэй Монгол уугар ноёд түүнийг өчөөхөн дайлмаар улс төрөөс бүрэн зайлуулсан. Энэ нь одоо Юан гүрний хувь заяанд алстай бол хортойгоор л нөлөөсөн гэж дүгнэхээр байгаа юм л да. Түүхчид судлаачид энэ явдлыг үе хоорондын тэмцэл гэж бас үздэг юм байлээ. Тогтогч тогоон төмөрч өвөг Монголын нутагт төрөөгүй Юан гүрний үед суурин соёлд. Гэтэл энэ явдал манай подкастын гол дүрст ки шивгчний хувь заяанд азтай эргэлт хийх завшаа авчирсан. Одоо тогтох өхөж тогоон төмрийн өст их хүү хоёр Бужир хатан ил төгс хунтайж хоёр өмг төшиггүй болсон. Тогоон төмөрт дандаа сэтгэлгүй хатан авахыг шаарддаг. Цаг ямагт зааж, зааварлаж, захирч тушааж байдаг Бужир хатан мөн урд нь эцэг эхийн алж өөрийн харьд цөлж байсан өст туг төмөр хаанаас өшөө хонзонгоо авах цаг тогоон төмөрт ирсэн байлаа. Нэгэнт хятад түшмэл нь тогоон төмөрт өөрийнхөө аав эгч Бужир үеэл дүү балчирхан ил төгсөн таны гарт орчихсон учраас та ачлал тахимдуу ёсыг бодож энэ аав эгчигээ мөн үеэл дүүгээ өршөөгөөч гэж хичнээн их ятгсан ч тогоон төмөр хятад түшмлийнхээ үгийг хүлээж аваагүй. Эхийн дунаан жоод хүү ил төгсийг солонгос цөлөх тухай тушаал гаргажээ. Хэдий хаан ширээ залгамжлагч ил төгсийг солонгост тусгай аймаг сахигчдаар хамгаалуулан илгээсэн ч гэсэн очих замдаа амийн нэгүтгэрэй гэсэн нууц тушаалыг бас давхар өгсөн байжээ. Замдаа ер нь л байдал биштлээ гэж сэжиг авсан залуухан ил төгс мөгдөн орчимд амиа аварахаар гинт зүхтаахыг оролцсон ч түүнийг сахиж хамгаалж яваа нэртэй гарамгаа элдэж югчэр гэдэг баатар өчиггүй цавчин хороожээ. Харин хятадын нутагт цөллөгөндөө очоод удааг байсан Бужир хатанд үхэл шагнах тухай тийм тушаал очсон. Өөрийнхөө амиг хороо гэсэн тийм тушаал хортоогоо хамт очдог байсан гэж үздэм байлээ. Тэгэд нөгөө язгууртнуудын дундах
тийм харилцаа учраас их аимшигтай үхэл шагнах гэдэг нэртэй байсан байна. Харь угсаатанд хатуу хахир ханддаг баян чансан үгүй болж Юан гүрний төрдөх хятад солонгосууд тунч таатай үе эхэлсэн. Солонгосын Чүнхэ ван эцгийнхээ бэлэвсэн Монгол хатан баян хотгийг хүчирхийлээд Юан гүрний шоронд чандлан хоригдож байсан үе. Гэтэл баян чансангийн ач тогтох түүнийг суллаж эх оронд нь буцаасан. Ки шивгчнийг хатан болгохыг эрс эсэргүүцдэг байсан баян сайд ухмагц хааны багш Шарбал гэдэг итгээд эзэн хаанд бараалхаж хаант нь та хайртай бүсгүй ки шивгчин хатан болгооч гэж бүр гуйсан байна. Одоогийнхоор бол ер нь бүхс 7 гэдэг л энэ үсттэй. Үнэн хэрэгтээ хатуу хахир хамаг эрхийг атгсан баян сайд нэгэн төвгөө болж тогоон төмөр их хааны эрх мэдлээ гартаа атгаад байсан болохоор тэр Шарбал гэдэг этгээдийг хэлсэн хэлээгүй хүүгийнхаа их хайртай бүсгүйгээ хатан өргөмжлөх нь тов тодорхой болсон хэрэг байлаа. Ки бүсгүй нь хувь заяаны одон гийж 1340 оны 5 дугаар сард Солонгос шивгчин байсан энэ бүсгүй хааны 2 дугаар хатнаар өргөмжлөгдөжээ. Шууд их хатан болох ямар ч боломж байгаагүй. Угаасаа ч их хатан дээр өгүүлсэн өндөр угсаатай хонгород гаралтай баян хотог байсан шүү дээ. Солонгосоос авчирсан олон шивгчин бүсгүй нэг Ки огт бүсгүй ийхүү 83 сая хүнтэй их Юан гүрний эзэн хааны баг хатан болж шүр сувдан чимэглэлтэй үнд Монгол дээл гоёмсог богтог малгай тогтуулан их гүрний үеийн хамгийн өндөр хэрэгэм зэрэгтэй хатан байсан Таж хатны өргөө богд мандах харшид амьдран суух болжээ. Өмнө нь 3 хэсэгтэй подкастаар ярьж байсан тайхуу Хуан тайхуу Таж хатныг манай сонсогчид санаж байгаа үзээ. Тэр подкастыг сонсоогүй хүмүүс нөхөн сонсож болно. Олон 10 тансаг ордон хиймэлт нуур цөөрөм үзэгсэлэнт цэцэрлэгт хүрээлэн гоёмсог сэхэвчүүд бүхэн энэ харшин хааны их хатан баян хотгийн ордноос хэд дахин тансаг агаад уужим том өргөө байлаа. Ки бүсгүй баг хатанд өргөмжлөөд Үлзий хотог гэсэн монгол нэр өгчээ. Тэртээ 8 жилийн өмнө төрлөх гэр орон төрсөн их ах нартаа сэтгэл хоргодон харьт хүчээр зарц барлаг болон солонгосыг орхиж байсан Ки бүсгүй ийхүү их хааны баг хатан болж Азийн од шүүрснээр солонгост үлдсэн ах нар нь асар их эрх мэдлийн оргилд хүрчээ. Учир нь Ки овогтынхан ийхүү урд нь нэгч солонгос айлын хүрээгүй өндөрлөг буюу их Юан гүрний их хааны хадмууд болсон хэрэг. Үлзий хотог хатны их өндөр настай эмгэн 4 ах нь хинжүүд амьдарч байснаа их хааны хатан болсон Ки охины ачаар нийслэлд шилжин амьдрах болжээ. Сагсууд балмад зантай, эд чадал, эрдэм боловсралаар маруухан ах нар нь дүүгийнхээ ачаар солонгосын төрийн дээд албанд аль баших болжээ. 1340 оны 4-р сарын 22-нд Тогоон төмөр хааны насан хотгийн баярт мэдчилгээ хүргэх солонгос элчдийн ахлаачаар нь Ки хатны ах Ки чөл томилогдсон байв. Уул нь энэ багийг хамгийн өндөр дээд язгууртан ахалдаг байсан бол ингээд Ки хатны хадмууд гэдгээрээ төшөмл угсаатай Ки чөл томилогдоод энэ цагаас эхлээл энэ Ки овогтынхны галзуурах бүх зам нь тавигдсан байна. Их хааны хадмынхан дорд угсаатай байж болохгүй учраас Ки овогтынхныг язгууртан болгох хэрэг гарчээ. Ингээд хэдийн нас нөхцөн эцэг Ки жаауд нь Бадрангуй амгалан ван цол нэхэн шагнаснаар барахгүй хааны ордны эрдэмт сударч төшмөл Овоо Яншванд Ки хатны эцэг Ки жааугийн хөшөөний бичээсийн хүртэл шинжлэн алдаршуулж бичих зарилгийг Тогоон төмөр хаан буулгаж байлаа. Амьд мэнд байсан хатны их овогт эмгэнд Бадрангуй амгалан их вангийн үжин гэдэг өндөр цол хүртээсэн байна. Төшмөл гаралтай нэг солонгос эмгэн ийхүү их үжин цолтой болж охин нь азар хатан болсон биш үхсэн амьд эцэг их нь өндөр дээд цол хэрэгэм хүртээц ч зогссонгүй. Солонгосын ван эмгэнд зориулан тусгай шинэ ордон бариулж хүртэл өгчээ. Чүнхэ ван Будшир хатнаа дагуулan эмгний ордонд олонтой зочилдог байжээ. Солонгосын эзэн вангийн хувьд энэ нь бас л их л доошо орсон хэрэг болж байгаа юм л та. Сүүлдээ Юан гүрнээс ирсэн элч нар дайллага зоог дээр хааны хадам эмгэнд вангаас төрүүлж хундаг барьдаг болжээ. Эхлээд хааны хадам их эмгэнд хундаг барьчаад дараа нь солонгосын ванд сархад барьдаг
тийм хачин уламжлалт тогтсон гэдэг. Ки хатны ах нар нь Солонгос даяар дураараа авирлах болж охид бүсгүүчүүдийг хүчирхийлэн баян чинэлэг айлуудыг дураараа дээрэмдэн дуртай юмаа булааж талах болсон байна. Юан гүрэнд үлзий хутаг нэртэй Ки бүсгүй төрийг самарч дур зоргоороо боол шивгчин байснараа төрд ичгүүргүү хутгалдах болсон Ки шивгчнээс олж янтгар хатан зарах шүдгүү гэсэн хэл зүгч төрсөн байж магадгүй. Цааз ёсоор зөвхөн их хатан сан хөмөргийн захиргаа эзэмшдэгч гэсэн хаан баг хатан үлзий хутагт татвар хураах эдлэн эзэмшил сан хөмөргийн захиргаа хүртэл байгуулж өгч байжээ. Өмнөх хааны их хатан Бучрын сан хөмөргийн хөрөнгө засах хүрээлэнг тэр чигт нь Ки хатанд хүлээлгээ өгсөн байна. Ки тэнд ажилтдаг байсан монголчуудыг халж ганцхан Түмэн Дарь нэртэй өнөөх Ко Ёмбо тайганыг л үлдээжээ. Тэр бол Ки бүсгүйг анх Солонгосоос албатан авчирч байсан тэр их тайган шүү дээ. За ингээд подкастын 2 дахь хэсэг дуусж байна. Дэлгэцэнд байгаа хаан банкны дансанд дэмжлэг цай кофений мөнгө илгээвэл тун их баярлна. Ингээд шүтэр цэцэг бэ сувгийг сонсдог бүх сонсогчдоо баярлалаа. За тэгээд дараагийн подкаст хүртэл баяртай.